guys, дараагийн бичлэгт маань тавтан бол. Одоо оройн 8 цаг болж байна. Тэгээд ажилдаа явах гэж бэлтгэж байна. Ямар гэж өдөр босоод шүдэ угаачихсан байсан. Гэтэ одоо дахиж шүдэ угаагаад тэг нүрээ угаагаад скин кэра хийгээд нүрээ бодоод гарна. Нүрээ бодож байхдаа баг подкаст шиг юмнууд яриад байсан шүү дээ. Тэрнд маань ингээд хүмүүс амар дуртай байсан заяа. Надруу бүр өчнөө DM энтрээр ингээд ярьж байгаа юмнаас чи ингээд амар урам зориг авдаг. Тэгээс дээрээс нь олон зүйлийг ойлгож авсан гэд бичсэн болохоор би тэрнээс нь урам зориг аваад өнөөдрийн ярих сэдв бол олчихсон байгаа. Энэ бичлэгнүүдээ влог гэж нэрлэх хэрэгтэй юм болов эсвэл подкаст гэж нэрлэх хэрэгтэй юм болов гэж гэдгийг сайн мэдэхгүй л байна. Гэхдээ never mind. Одоо сүүлийн үед тулгарч байгаа асуудал гэх юм бол арсны асуудал маань байна. Арсны асуудал гэж шүү дээ. Биний арс ер нь нэлээд дангуу заяа. Нэлээд дангуу. Гэхдээ сүүлийн үед ийм нүдний дор та нарт харагдаж байгаагүй байсан мэдгүй нүдний дор ийм нэг бондгор юмнууд үүссэн байгаа. Энэнийг болохоор ингээ мелиа гэж нэрлэдэг юм байна лээ. Юу юм бэ гэдгийгсэн чинь кератины ийм бөмбөлгүүд гэж нэрлэдэг юм байна лээ. Би яг үндэ энийг юу гэдгийг чи ойлгохгүй байна. Яагаад гарч ирсэн гэдгийг сайн ойлгохгүй байна. Тэгээ нэг хальт сая нэг судлаад үзсэн чинь тохирохгүй арсны бүтээгдэхүүн хэрэглэх эсвэл хитрхи тийм арсны бүтээгдэхүүн хитрхи дузаан төрхний асуудлууд гарч ирдэг гэж хальт сая судалсан заяа. Гэтэ би энийг яг баталгаа тавьгүй бол мэдэхгүй байна. Би арсны тал дээр бүтээгдэхүүнүүдийн би орц найрлагыг нь би ингээ сайн мэддэггүй заяа. Яг тийм мэрэгжлийн хэллэгүүдийг би бол мэдэхгүй. Тодорхой хэмжээнд л өөрийнхөө мэднэ. Гэтэ энэ бол миний мэдлээс хитрхсэн асуудал байсан. Ер нь сүүлийн үед ашиглаж байгаа крем болон тонер пад маань миний арсанд яг тохирохгүй байгаа юм байна гэдгийг би ер нь бол ойлгочод байгаа. Тэрнээс л болж байгаа. Алга болдоггүй гэж бодсон байхгүй юу? Яад ижлэр энэ намайг дундаа ингэ тахтлаа алхах ингэ байх бас гарч ирж байсан байхгүй юу? Тэгээ ингээд нэлээд удаа бүр ингэ хэдэн жил ийм юмтайгаа явсан. Тэгж байгаа нүднийхэн доотлыг лазердуулаад байхгүй болгочихсон байхгүй юу? Тийм болохоор ер нь байхгүй болох магадлал амар бага гэж бодож ирсэн чинь гэрээр бол энийг байхгүй болгох боломжтой юм байлээ. Би ихтэй энэ дээрээ анхаарад үдэж тарна гэж бодож байгаа. Тэгээ болохгүй байх юм бол тэгэл лазер тулдаг байх та. Тэгээ бас дээрээс нь хүнд нүүр бодолтоос үүсдэг гэсэн. Нүүрнийхэн бодолтой хитрхи удаан байсан юм болов би. Тэрнээс болсон болов. Удаан байсан удаа байгаа лөө. Сүүлийн үед нь гайгүй л ах шиг яваад байсан доо. Хэдэн цагийн дараа л нүүрнийхэн бодгийг ялгахчод исэн санагдаад байна. Өнөөдөр миний ярмаар хийсэн зүйл болохоор сошиал медиа чинь бүр сүрцсэн юм байна guys гэдгийг хүн болгонд л асуудал гардаг. Гэтэ тэрийг хүмүүс амар сайн нуугаад сурцсан юм байна. Тэгээ тэрнээс болоод ингээд нэгнийгээ бусадтай харьцуулах асуудлууд амар их гардаг заяа. Одоо жишээлбэл Instagram дээр гихтэл ийм охин ингээд явж байгаа ямар ч гуниг готролгүй ингээд мөнгөний ч асуудал алга, ийм мөнгөний ч асуудал алга, хайр дурлалын ч асуудал алга, бүр их сургууль мургуулийн ч асуудал алга гэдэг тэгж байгаа ч гэсэн тэр хүн ингээд дотроо амар suffer хийгээд зовоод байж байгаа ч гэж магадгүй заяа. Яагаад вэ гэхлээр хүмүүс SNS гэдэг зүйл дээр хитрхи аз жаргалтай байгаа амар жаргалтай зүйлсээ л ингээд хуваалцаа сурцсан юм байна гэдгийг би өнөөдөр анзаарлаа заяа. Хүн болгоо ингээд аз жаргалтай байгаа ингээд гоё юм хийх юм бол бүгдээрээс нэрээ өстө гоё энэ өстө гоё явж ийн гэдэг хэрнээсээ жишээлбэл ингээд амар гонигтай байгаа ингээд өөрийнхөө сэтгэл мэдрэмжээ илэрхийлээд Instagram дээр оруулах ч юм уу, YouTube дээр оруулах. Тэгэх юм бол хүмүүс oh my god ямар муухай кринж юм бэ? Болооч наатха. Ийм болцсон юм ба штэ. Нэг нь жаргалтай байгаа, нэг нь гонигтай байгаа. Адилхан л яг хүний дотор төрж байгаа мэдрэмж байхад жаргалтай байгааг энэ хөлөөн зөвшөөрдөг хэрнээсээ гонигтай байгааг нь яагаад хөлийн зөвшөөрдөггүй юм бэ? Ялангуяа монголчууд хүмүүст муугаа харуулахыг хүсдэггүй юм байлээ. Дандаа ингээ сайн сайхан явж байгаа ингэж гэдгийг харуулдаг. Нэг ингээд асуудалтай юм болоо тэрийг хуваалцах юм бол өө чи яагаад баачлаад байгаа юм бэ? Чи юм сүртэй юм бэ? Чи ямар муухай кринж юм бэ? Би адилхан л мэдрэмж яхад яагаад бүх мэдрэмжүүдийг энэ тэр хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрчиж болдоггүй юм бэ? Яагаад хүний амьдралд гай болоод байд юм бэ? Өөрийнхөө амийг хичээж амьдрьяа. Өөрийнхөө дотоод мэдрэмж сэтгэлийг хүмүүст ил гаргаж би ингэж мэдэрч чинь тэгж мэдэрч чинь
гэдгийг харуулахаас айдаг төрлийн хүн бол биш байхгүй юу? Тэр хүмүүс намайг жааж хийх нү яах нь ийх нү гэдгээс би ингээд айдаг төрлийн хүн биш гэж би өөрийгөө хувьдаа боддог. Миний ингээд дотор сэтгэл дотор заяа. Би ингээд жаргалтай байгаагаа харуулах юм бол надад огт тийм cringe эсвэл ингээд амар сонио юм авчмаар тгий санагддаггүй заяа. Гэтэ би ингээд гонигтай байгаа мэдрэмжээ хуваалцаад бичлэг оруулах ч юм уу, Instagram дээр пост рeel оруулах та ингээд амар сонир мэдрэмж төрдөг заяа. Ямар cringe юм бэ? SNS гэдэг зүйл маань намайг ийм бодолд автуулчихсан байсан байна. Би яг нэг л удаа амьдралдаа хүмүүсхөө амар гоё янзлуулж ирсэн заяа. Би тэр хүмүүстэй бүр ингээд амар дурлалчихсан байсан. Гэхдээ хүмүүсийг маань урахчихсан. Тэгээ буцаад жоохон царамтаасан. Тэгээ ягаад ч юм би энэ удаа дээр гаргаад янзлахаар шийдлээ. Сая гинт янзлмаар санагдаад оролтчлоо. Юу яд штий. Чимхүр мөнхөрээр чимхэж янзлалтай штий. Тэрийг бол одоохондоо миний хувьд бол хэцүү гэж бодож байгаа. Ээж янзлах юм бол урах гэж бас удна штий. Хүмүүсэг гоё ахтал тэгээ ер нь нүур гоёлчт юм шүү дээ. Do I look better guys? Утсан дээр бол ялгаагүй юм шиг харагдаад байна. Толон дарахаар бол амар нарийнхан болтой юм шиг харагдчихэв. Өмнө хүмүүсхөө бодвол арай гайгүй болсон юм шиг байна. Тэгээд ингээл орцгоё. Дахиад оролцох юм бол бүр сүрүүлээд тажих бах. Промо 9 минутын дараа яа гинэ. Жохон яравчлах хэрэгтэй юм байна. Яг тийм бол би патроныхаа бодол хүртэл баг 10-аас 12 минут алхдаг гэх юм. Нэг зүйлийг анзаарлаа. Би хүснийхээ болтыг үлдээчих. Гэтэ очоод нөө нэг хүн бодог ирсэн байдаг шүү дээ. Тийм байгуулахаар тэрүүгээр хүсээ боох хэрэг гарах нэ. Тийм бол гудамжаар дүүрэн хүмүүс авах юм. Энэ хэвд ямар нэг юм болсон юм бах та. Хартаа уг нь сүүний 10 болж явах тийм хүн байдаг байхгүй юу? Би өнөөдөр сонин содын юм болоолох шиг байна. Такси бүр хартаа араасаа ингэж цогцсон ийм болов та. Би таатлыг нэгээр ч гэсэн нүл такси. Цаан ийм хүмүүсийг хараагүй юм байна. Яг юу болж байгааг ингэ сонирхоод хаяагаад үзэн байгаа ч гэсэн метро нон хэрмэнтэнд ажиллаа. Гэтэ би ямарсан амжилттай байсан. За 1 минут болсон баг ирж ах шүү. Яг ирж. Ажил дээр хоол. Одоохоос амар гой хоолой гарна гэсэн заяа. Тэгээд өнөөдрийн хоол маань энэ гахалтай. Тэг ингэж харуулах болж байна. Ажил минь тарсан. Одоо би факч татсахгүй. Тамжих газар дээр ирсэн. 10 минутын дараа юм гэдэгжсэн саяжингаа өөрийнхөө өмнө нь хийжсэн влогуудыг үзлээ. Би бэлгнүүдэд дандаа 2 гэхлээр тавьж үздэг заяа. Яг гэх юм бол амар удаан бүх юм ингээд амар удаан явагдаад байгаа юм шиг санагдаад байна. Автобус маань баг ирж ах шүү байна. Энд нэг тасарсан ажил байна. Энэ гэрэлт би амар гоё харагдаад байна. Сая тийж бодохоор нарийн сүнслэгч юм уу? Би бүжиглэмээр санагдлаа. TikTok үзээ явж байсаахгүй. Тэгсэн чинь амар гоё дуу гарч ирээд тэгэд тэнд сая ингэж явлаа. Ард хүн алхаж ирсэн л да. Гэтэ who cares? I don't care. Урд гэсэн нэг хүн өдрөө амар сонин эргэж харлаа. Гэтэ who cares? Маргааш би нэрээ уулзалттай би маргааш найзтайгаа уулзна. Өмнө жил би Тэжон руу аяллаар явдаг влогн дээр гарч ирсэн байхгүй тэр найз маань. Тэгээ жил гаруй найзлж байгаа солонгос найз. Тэгээ маргааш тэр найз маань цэрэг тавьсан юм. Уг нь тэгээ цэрэгээсээ надтай уулзгаад хальт гарч ирнэ гэсэн. Өглөө гараад тэгээ орой буцаад цэрэгийн бааз руугаа явна гэсэн үг. Тиймээс уг нь одоо ингээд 4 хагас болж байна заяа. Тэгээ би одоо шишүүрт орчоод унтаад өдөр нэг гэж сэрэх бах. Гэж сэрэх байх ч гэжтэй би нэг гэж сэрэх ёстой гэж хэлэх юм уу дээ юу мэрч юм бэ? Яагаад гэвэл бид хоёр нэг гэж 30 гэж уулзгаар болсон. Тэгээ нэг 30 гэж уулзаад нэг 4-5 цаг юм ярьж сууж агаад тэгээ би ажилдаа яваад нөгөөх маань цэргийн бад жоохон ийш тэрүүгээр явж хүмүүс хүмүүсэнтэй уулзчаад цэргийн бааз руугаа оройн 9-с өмнө орох хэрэгтэй гэсэн баха. Яа. Тэгээ өдрөөр гарч ирээд гадуур ууж явж агаад баригдах юм болно штэ.
хууль зөрчсөн болчдөг гэсэн. Торгуулдаг гэлөө эсвэл ингээд амар шийтгэл авдаг гэсэн. Нохоо энд бас шийх гэдэг чинь эзэн зүгээр дагуулаа чирээ явчдаг. Бас хойш харахгүй болохоор захтаасад байна. Бордээ хөлсөө жоохон дарж суулаа. Доош шүртэй орцгоо. Тэгэхдээ хурдан шүрт ордог болохоор no worry. Мөрөд үзчихсэн киногоо жоохон өөрчлөлж үзээд одоо л яг нойр хурж гин 6 асуулж гин. Тэгээд 1 цаг 30 минут болж байхад уулзахаар тохирсон байснаа би 30 минутаар ажиллаад 2 цаг гээд уулзъя гэж хэлсэн. Тэгээд цаг 1 цаг 30 минут уулзахад зэрүүлгээ тавиад тэгээд 30 сэргийж бодлоо. Ус энэ хавар л уулзах бах та. 1:40 болж байна. Нэг сэрээд жоохон сүнсээ хүлээж суулаа. Нуурштай өнгөд нүрэ бодё гэж бодлоо. Яа гэх юм бол одоо нүрэ бодсон хамаагүй дээр гэж бодож байгаа. Ажилдаа явахдаа бараг найзтайгаа цуг гарч явах болохоор одоо нүрэ бодсон хамаа гэж бодож байна. Тэгээ хард арсан би. Яг юу дүүлсэн санахгүй л байна л да. Би хард арсан. Ямар ч тач намайг амар тийм хэцүү байдалд оруулаадсан. Яг аимшиг гэхээс илүү намайг хэцүү байдалд оруулсан дүүтэйсэн. За нэг ийм юм авчирч ирсэн байна. Түгээрээ сонсоо. Үе түгээрээ сонгоё. Энэ цол дахиж өгсөн байна. Дэйт гэж байна тэр. Баярлаа. Найзтайгаа юм мэдж байгаа ажилласаа хоцорсон заяа одоо метрома 7 минутын дараа ирнэ би амжихгүй бүх мэдгүй нь ер нь амжихгүй яагаад гэх юм бол чидээ би гэрээсээ гарахад 9 минут үлдсэн заяа тэр нь би гүйж очиж амжсан одоо 7 минут хахад би одоо гүйж очиж амжихгүй бүх мэдгүй 6 минут болсон байна би гүйх хэрэгтэй гэхдээ би гүйж чадахгүй нэ за 4 минут үлдсэн угсаа гүйхгүй л болохгүй юм байна гэдгийг ойлголоо за 2 минут яаж шатар хугацаа амар хурдан бууж чаддгүй. Амаа угаастайсан заяа. Яа гэх юм бол миний надаас жоохон өндөртөж магадгүй гэж би үндэ хүмүүстэй маш багыг хэлсэн. Гэтэ хүмүүстэй харцдаг ажил хийдэг болохоор өнөртөх юм бол ингэ амар муухай штэ. Тэгэж одоо би амаа угаастайсан чинь үндсэнгөө. Үндсэн байсан. Үндсэн шүү. Үндсэн. Зургийн тал дээрээ бүл. Сүүл гашнаа хартаа. Хагтчихна. Үндэ түрүүнээс та юм манай нэг цамд хийх юм зүгээр бараг. Би нэг 2 яслицсан. Одоогийн байдлаар энэ хогноод дунд хошиг сүлж. Гэртээ орж ирсэн халуутсан байсан байна. Одоо бүр аircon-ын хамгийн үүдэн дээр тавьчаад сууж байна. Усуу гэж бодчих, сэтгүүт усуу гэж бодчихсан юм байна. Өдөр ажил дээр кимчиг хийдсэн. Тэгээд ус нэх их хуугааг болохоор амар усумар байсан юм байна. Яа, сая guys юу болсон гэж. Өөр юу ээч ба. Энийг ерөөсө процесс хийж чаддаггүй. Яа. Энэ зүгээр миний эсвэл үед ингээд хамгийн түрүүнд орносоо боссон үе хаа. Яа. Зөвхөн би нусааны чи тадарч их босныг ярив. Саяных бол цэвэр emotional аа. За яг юу болсныг хэлээ заяа. Ингээ унтчихсэн заа. Тэг би унтчихснаа гинт би энэ бүр ингээ амар бодит амьдрал шиг байсан заяа. Амар бодит амьдрал шиг байсан заяа. Миний яг энэ солонгост амьдрал ингээ бүтэн сүрцэн заяа. Бүр ингээ бүтэн сүрцэн дээрээ би ингээ арай гайгүй болж байна гэж бодоод би Монгол явахаар болцсон заа. Тэгээ Монгол явах гээд чамдаамтай хийсэн. Чимдамаа чекин хийгээд чимдамаа ингээд өгцөн байж хаад яг сүүлийн минутад нь би ингээд онгоцноосоо ингээд хоцорсон заяа. Хоцрох гээд байсан байхгүй юу? Тэгээ би ингээд амар их ингээд
цөхрөлтөө ороод үгүй би ер нь Монгол явахаа боллоо. Би зүгээр эндээ үлдлээ гэд би чекинээсээ ингээд чимдам авах гээд ингээд хайсан чинь миний ингээд очиж асуусан хүмүүс дандаа гадаад хүмүүс явуулсан заяа. Тэгээ ингээд нөгөөдөл нь англи хэл мэдгүй, солонгос хэл мэдгүй, хэл нэвтрэлтгүй. Тэгээд арай гэж нэг юм хэл ярианы тохиогоор би хаанаас чимдам олж авахаа ойлгосон заяа. Тэгж жагаад би гинт за онгоцондоо сууя гэд би онгоцондоо суу хуралцсан за. Тэгжсэн нь би дахиад буцаад аэропорт дээр ирсэн. Өөр газар. Тэг би ингээд амар Монголын ингээд инфлюенсеруудын уулзалт гэх юм уу тийм юмд явсан. Үгүй эхлээд би моделийн нэг юмд явсан. Моделийн шоунд явсан чинь нэг ах заяа хоёр охинтой нэг нь ингээд амар Миралыг нэг нь ингээд амар туранхай заяа. Тэр туранхай дээр нь хүмүүс ингээд амар халах тачмашаад тэгээд Миралыг охин ингээд бас хувцсыг нөмсөд ингээд фэшн шоу байсан. Алгасан чинь хүмүүс ингээд наамаа гэд өө гэж бигээд тэг ингээд амар жоохон алга тачмашаад тэгжсэн тэрнээс гарснаа тэр Миралыг охиноо би уулж таарсан заяа. Би уг нь үзэгсийн судлаас үзчихсэн. Тэгжсэн тэр хүмүүс нааг амар муухай гэж хараад би ингээд өөртөө зүг зүгээр харагдаад байсан. Тэр фэшн шоуг зохиолж байгаа хүн зохион байгуулж байгаа хүн ингээд амар мөнгөтэй заяа. Тэг тэр нь одоо миний аа болж таарж байгаа. Тэг тэр хүн миний араас хүмүүс явуулсан. Тэг би тэднээс дугцсан. Яг өөрийнхөө биеинд нь таран тэгж аваад ороод ирсэн заяа. Тэгээд ийм бахан инфлюенсеруудын цуглардаг газар руу ингээд цугларчаад тэгээд тараа явж исэн чинь бөөнөрөө үдшилэг хийх үү, үдшилэг болж байгаа яв юм уу гэх. Тэг би ингээд явсан тэр үдшилэг рүү нь явчаад тэг хүмүүс ер нь бабаар гараад явж исэн юм аа. Тэг би гараад яваад тэгсэн чи би ингээд тэр үдшилэгтэр байсан хүмүүстэй амар их таарад исэн заяа. Тэг би гайхаад биний хүнтэй цуг явж исэн баха. Эсвэл ганцаар явж исэн болов. Тэг тэр үдшилэгтэр байсан хүмүүстэй амар их таарад исэн. Тэгэл би за юм батхгүй гэж байжсэн чинь тэр хүмүүс бүгдээрээ намайг ингээд дагаад исэн байж таарсан заяа. 10 гаруй хүмүүс. Зүгээр л намайг ингээд дээрлэхэд исэн гэх юм уу. Намайг ингээд амар шоолоод инээлтэд тэгжсэн нэг өрөөрөө намайг ингээд хүчээр оруулсан заяа. Тэг би явах хэвээр гэдсэн чинь намайг ингээд ерөөсөө явуулахгүй за. Хоёр эрэгтэй хүн байсан заяа миний зүудэнд. Тэгээ намайг над руу ингээд хүчээр миний оюун санааг ингээд балартуулдаг нэг тийм юу ч хэмээр юм бэ хар тамхир хүн юм намайг хүчээр уулах гэдсэн заяа. Тэрнээс нь би ингээд айгаад үгүй гээд би тусламж гуйсан чинь миний ашгүйнийг таньдаг хүн орж ирсэн заяа. Тэгээ тэр хүнд нь миний хажууд байсан муудлын хүн мөнгө өгье гэсэн чинь нөгөө хүн надаас урагцсан за. Хамгийн ихээр итгэдэг би яг хоёр найз руугаа залгасан заяа. Тэгсэн чинь тэр хоёр маань уцаа аваагүй. Тэгээд тэр урагсан залууд дээр очиод тэр чинь чиний гэрээсэн мэдтэй чи яа гэрээсээ энэ хүмүүсийг хөөхгүй байсан юм бэ гэсэн чинь таахгүйсэн. Утсан дээрээ ингээд лайв хийгээд исэн заяа. Тэгээ тэр лайв дээр нэгээд комент хийж байгаа хүмүүс нь ингээд бахан ингээд охин хүүхдүүд заяа. Бахан хүүхдүүд нэстэнээр царайлаг юм амарлаг юм аа. Тэр залуу болохоор амарсан солонгос хүмүүстэй цуг амьдраад байсан. Өөрийнх нь гэрэн тустай байсан чинь ээж аав нэгээд солонгос хүн байсан. Гэтэ яг найзынхаа ээж аав нь л хальтаа. Тэгэл би ямар урам хугарч байгаагаа хэлээл Монгол явсан чинь надад байх зай байгаагүй заяа. Зүгээр л намайг ингээ багтаж шингэх миний орон зай гэдэг газар байгаагүй заяа Монгол явсан чинь. Тэгээд би найзуудтайгаа уулзсан гэсэн чинь би ямар ч найзг болцсон байсан. Зүгээр л ингээ амар цөхрөлт ороод надад ингээд амар хэцүү зүйл тохиолдсон байхад би тэргээ чи ингээд ярих хүн болцсон байсан заяа. Би ингээд яригээд найзуудтай яригээд хичээсэн ч гэсэн манай найзууд зүгээр л үл ошиосон байдалтай байсан. Монгол руу яг нэг цүнхтэй л явцсан байсан. Гинт би өгн чимдамтайсэн чинь гинт нэг цүнхтэй болсон заяа. Тэгэл за бүгд дээр ингээд гой болно ингээд өсөдөр мөдрөө ч гэсэн ингээд Монгол тэмдэглэх гэл тэгжсэн чинь надад хинч байхгүй болсон. Тэгээд би зүуднээсээ сэрдэг юм да. Зүудэн дотроо би ингээ уйлаад ихсэн заяа. Зүудэн дотроо ингээд амар уйлаад бүр ингээ зөхөрсөн байжгаад тэгээд гинт сэрээ заяа. Сэрчээд бичлэг хийсэн. Бичлэг хийгээд тэгээ яг
жижигт миний тарих ингээ бүтэн ажиллахгүй заа. Бүтэн ажиллахгүй байсан болохоор процесс хийж чадахгүй ингээд юу болчваа гэд сууж яагаад одоо яг гайгуулаа бичлэг хийлээ. Сая хитэ бүр ингээд аим шигтэй зүудсэн за. Би яг амьдралдаа нэг 4 байна уу 5 удаа л тэгж ингээд зүуднээсээ уйл сэржсэн заа юу. Гэтэ саяных бол бүр ингээд хамгийн аим шигтэй байсан. Би ингээд өмнө нь болохоор ийм хүнийг алдлаа, тийм хүнийг алдлаа гэж зүудэлдэг ч юм уу. Эсвэл тэр хүмүүний ингээд амьдралаас байхгүй болчлаа, намайг ингээд амар гомдоочлаа гэж зүудэлдэг байсан бол саяны зүудэн дээр бол бүгдээрээ намайг амар үзэн ядаж намайг дээрлэж тэгээ бас дээрэс нь үл тоосон миний хайртай бүх хүмүүс сая миний зүудэнд саяны хол бүр ингээд аим шигтэй атак байлаа guys. Би бүр саяны зүуднээсээ юм авцаа. Талт санчлаа. Би бас өөр энэ зүудийг зүудлэхээс өмнө штэ би нэг өөр зүуд зүудсэн байхгүй. Тэр зүудэн дээр болохоор надаас ингээ ургадаг хүн байгаа штэ. Тэрэндээ бүр би бараг юм ярьч ч үзээгүй заа юу. Юм ярьч үзээгүй хүнийг би зүудэлсэн заа. Тэр хүнтэй би ингээд амар романтик байгаад байсан. Дээвэр дээр гараад байжсэн чинь миний араас ирснээ зүгээр юу вэ да сонин сайхан юу вэ гэл ингээл амар гоё ингээ хүчлдөөд инээлдэж инээлдэл гүйлдэж яг нөгөө нэг кедрам дээр гардаг штэ яг тийм болж исэн за шүнээс юм аа шүн байрны дээвэр дээр гарцсан тэгж жагаад би сэрээд 0 орсон байхгүй 0 орчоод ирэхдээ за энэ зүдийг заавал санах хэрэгтэй шүү гэдгийгсэн амар гой юм болоод исэн юм аа гэтээ тэгж дээвэр дээр байснаас өөр юмнуудыг санахгүй байна. Одоо өнөөдөр гамбар ажиллагаа явсан guys. Эндээ гамбараад болно. Одоо голмаа нэг юм шилжчихтэй. Дээрээс нь ингээ шар тос хийжсэн байхгүй надад байгаа энэ шар тос нэг юм халбах шар тослоо энийг хийтгэе. Жохон гисгэж аваад 2-3 г ч юм уу 5 г ч юм уу тэр хэвцээ хийх болох. Яна сая энэ тунгалгийг чинь пэйжэнд хийж болтгүй лөө. Яг гал гарч байгаа юм шиг дуугарлаа сая. Айлаа. Энэ Baskin Robbins-аас үрдэг албацаа. Би нэг зүгээр хадгалчихдээ шүү дээ. Дараа нь гаргаж ирээд тараг бараг идэхтэй ашигладаг. Зурхтаа амар шингэн зурцсан юм шиг харахтаа. Энэ удаа бити бүтлгүүтээсээ гэж хүсч байна. Өөрөөсөө. Фейлцэнгүү гурлаа эвлэрүүлээд нэг 5 минут л байлгасан баг. 5 биш нэг 10-15 минут байлгасан. Одоо камераа гарцгаа илтэж байна. Тосоо нэг хийхгүйгээр жоохоноор нь хайр холгонд хий гэж бодож байгаа. Плеткасаа цун тосоо алааж байна. Камер харах үйл ажиллагаа. Плетик маань хамгийн дэвтэлтэй 9-оор асдаг. Тэгээ би 6 дээр тавьсан. Бичлэг үзэж аваад хийсэн. 6 дээр тавьдаг гэж тэр хүн хэлэхээр за тэгвэл би жишээ 6 дээр тавьчихсан. 6 дээр тавьсан. Энэ ихтэй үнэндээ гамбар хийхэд бол 10 минутыг ч зарцуулахгүй юм байна. Хийж идмээр юм биш үү guys. Талхавж идэх яваад гамбар химнэлттэй. Одоо хажуугаар нь шөлөө хий гэж бодлоо. Угаасаа би өгн гамбарыг жоохон удаан цаг зарцуулах байх гэж одоо шөлөө ерөөсөө хийгээгүйс таахгүй. Тэгээ одоо шөлөө хийцгээе. Өдрөөл хийдэг. Брокколитэй төмстэй таны бахтаа шөл. Миний хоёр хайрлт маань төлхөөцсөн. Яа би хэм бол хайрлын таванда багтаагүй. Тэгээ зарим хэсгэрээ бэлгтэй, зарим хэсгэрээ дутуу болоод тэрээ нэгийг нь арай зузаан илтчихсэн байсны улмаас доторхон түүх ирсэн баха. Гэтэ би аргыг олноо болох юм. Үзээ бэлтэж ах таа. Гамбараа төлөө хийлээ. Гоё юмтай авах гэжтэй. Зүгээр л гуул штэ. Эндээс ямар юм дахин гоё юм. Тэ. Яа миний хайрлын цагааг 5 зүгээр тэгшин байсан ч болов гэж бодчих. Энийг яаж тэгшилдгийг мэддэг хүн байна уу? Хайрлын 5 тэгшилх харга. Мэддэг хүн байл надад бичээрэй. Комментэн дээр бичээрэй. Хэлээрэй. Зааж өгөөрэй. Яа, бэчараа юу болчих. Ман бэлэн болсон байна. Ингээд дахины шөл. Гамбар лөгсгүй. Энэ миний хамгийн сүүлийн хийсэн гамбар ахгүй юу? Энэ хамгийн гоё юмтай болсон гэж би бодож байгаа. Амар хөрх харагдаж байгаа сте. 4 шиг гамбарын энэ хамгийн гоё. Ийм бичлэг маань ингээд дуслаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа баяртай. Тэгээ бас дээрс нь яг энэ өдөр болсон ингээд амар сонирхолтой нэг 2-3 юм болсон байхгүй. Тэрийг ингээд ерөөсө дуртаж яриаггүй. Тэр дараагийн бичлэг дээр ярих хаа.